Дараагийн мэдээлэл танилцуулъя. Колумбийн ерөнхийлөгч бодлогогүй үйлдэл хийснийхэн төлөө түүнийг бол Америкийн нэгдсэн улсад байх визийг нь цуцлан тухай мэдээллийг өгч байна. За Колумбийн ерөнхийлөгчийн хувьд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо болж байгаа Нүбийн ерөнхий ассамблеийн уулзалтанд оролцож байсан. За ингээд Нью-Йорк хотод бол Америкийн нэгдсэн улсын ард иргэд олон нийтийн зүгээс Израилийн газын зурвалт явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэн чагсаалт цуглаан басан. За энэ чагсаалт цуглаанд Колумбийн ерөнхийлөгч оролцож Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үгийг ахгүй байхыг одоо цэргүүдэд уриалсан уриалгыг гаргасан. За үүний дараагаас төрийн департамент түүний визийг цуцлах басан тухай мэдээллийг өгч байна. Колумбийн удирдагч Бэмб гарагт хаалтаа хийсэн Нүбийн ерөнхий ассамблеийн дээд чуулганы одоо чуулганд бол оролцсон. За энэ үеэрээ бол тайлбар хийсэн байна. За тэрээр Америкийн нэгдсэн улсын төрийн департамент X хуудсанд нийтлсэн постондоо ерөнхийлөгч Педро Нью-Йорк хотын гудамжинд зогсоод Америкийн нэгдсэн улсын цэргүүдийг ерөнхийлөгчийн тушаалыг үл тоомсорлохыг уриалж хүчирхийлэлд өдөөнд дуудсан. Педрогийн энэхүү болгоомжгүй өдөөн хатгсан үйлдлийн улмаас бид түүний визийг цуцлана гэж мэдгдсэн байна. Израилийн газын зурвалт явуулж байгаа 2 жилийн шахуу одоо дайн байлдааны үйл ажиллагааг дэлхийн улс орнууд эсэргүүцэж байгаа. За үүний нэг одоо илрэл нь бол Колумбийн ерөнхийлөгчийн гаргаж байгаа үйлдэл юм. За түүний хувьд бол Израилийн дайныг эсэргүүцэж байгаа гэдгээр олон нийтэд бас сүүлийн үед ихээхэн танигдж байгаа. За тэрээр Нью-Йоркод одоо чагсаж байсан олон түмний өмнө орж Испани хэлээр үг хэлэхдээ палестинчуудыг чөлөөлөхийг энэ тэргуунд тавих ёстой. За мөн Америкийн нэгдсэн улсаас том дэлхийн зэвсэгт хүчин байгуулахыг уриалсан байна. За тийм учраас би эндээс Нью-Йоркоос Америкийн бүх армийн цэргүүдийг хүмүүс рүү буу чиглүүлэхгүй байхыг хүсэж байна. Трампын тушаалыг битгий дагаарай, хүн төрөлхтний тушаалыг дагаарай гэж Манхаттен одоо дүүрэгт байхдаа одоо Нью-Йоркийн Манхаттен дүүрэгдэх Нүбийн төв байрандах өмнө бол босон чагсаалт цуглааны үеэр мэдгдсэн байна. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдгдснээр Колумбийн ерөнхийлөгч Баасан гарагийн орой улсынхаа нийслэл Богото хот руу явж байсан бөгөөд төрийн департаментэд зүгээс одоо түүний визийг цуцлсан мэдээлэл өгсөн байна. За өмнө нь Педро бол өөрийн X хуудсан дээр мэдгдсэн мэдээлэлтэй жагсагчдад микрофоноор хандаж үг хэлснээ бол хуваалцсан байна. За мөн газын зурвалт өрнөж байгаа үйл явцыг бол геноцид гэж дүгнэж үүнийг өргөжлөхгүй байх ёстой гэж мэдэгдэж байгаа юм. За Колумбийн удирдагч Израилийн Газад явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг эсэргүүцэж ирсэн. За энэ дайн байлдааны улмаас дор хаяж 65,000 гаруй хүн амьнасаа өргөцсөн. За одоогийн байдлаар бол дайн байлдааны үйл ажиллагаа 2 жил рүү бол төхөж байгаа. За энэ талаар бол Газын эрүүл мэндийн яамнаас нийтлсэн тоо баримтад бас дурдж байна. Нүбийн ерөнхий ассамблеийн Мягмар гарагт хэлсэн үгэндээ Педро Америкийн нэгдсэн улсын удирдагчид хандаж үүнийг бол тэднийг бол геноцидын хамсаатан гэж тодорхойлсон байна. За тус улсын дотоод хэргийн сайд Армандо Бенеди Педрогийн одоо визийг цуцсан асуудлыг шүүмжилж X хуудсанд оруулсан постондоо энэ үйлдэлийг улс төрийн зорилготой гэж мэдэгдээд Колумбийн ерөнхийлөгчийг Нүбэд Палестиныг хомроглон устгасан явдлыг буруу шааж зүрхэлсэн цөөн хүмүүсийн нэг гэж нэрлсэн байна. За мөн Бенедити Америкийн нэгдсэн улсыг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг хамгаалж байна. Ерөнхийлөгчийн визийг цуцлахын оронд Беньямин Нетаньяхугийн визийг цуцлах ёстой гэсэн мэдээллийг хийсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 1-р сарын 20-нд одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож албан үүрэгтээ орсон. За түүнээс хойш бол Педро Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хэд хэдэн асуудал дээр санал зөрчилдсөн байдалтай байгаа. За энэ оны ихээр Педро Америкийн шин засаг захиргаа хууль бус цагаачлалыг тасн зогсоох гэж оролцсон. За энэ үеэрээ бол Колумбийн иргэдийг гэмт хэрэгтэн мэт үзэж байгаа явдалд бол таагүй хандаж байгаагаа мэдгдсэн. За үүний дараагаас эхлээд Трампын засаг захиргаанаас цагаачлалаар ирсэн Колумбийн иргэдэд буцааж авах саналыг тавьсан. За эхэндээ бол эсэргүүцэж байгаад Колумбус иргэдэд буцаан авах санал дээр Америкийн нэгдсэн улстай санал нэгдсэн байгаа. За мөн саяхан Колумбийн ерөнхийлөгчөд номхон далайд Трампын явуулж байгаа үйлдэлийг бол өдөөн хатгсан үйлдэл гэж мэдгдсэн. За мөн цагаан ордны хар тамхины одоо дайныг бол эсэргүүцсэн буруушуулж байгаа. Колумбийн иргэдийн амийг хөнөөсөн байж болцсохгүй асуудалд бол цагаан ордныг буруутгаж байгаагаа мэдэгдсэн. За иймэрхүү байдлаар бол Америкийн нэгдсэн улсын явуулж байгаа бодлого үйл ажиллагаа тэр дундаа Израиль газын зурвалдах үйл ажиллагааг бол зарим улс орнууд эсэргүүцэж байгаа. Нүбийн чуулганаар одоо Америкийн нэгдсэн улсын гол холбоотон гэж нэрлэгддэг ойрхон орнодоо чухал холбоотон Израиль улсын ерөнхий сайд үг хэлэх үеэр зарим улсууд эсэргүүцлээ илэрхийлж Нүбийн чуулганы танхимыг бол орхиж явсан ийм тохиолдол бол гарч байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын Европт голлох холбоотнууд Америкийн нэгдсэн улсын бодлого шийдвэрийг эсэргүүцэн Газын зурвасад хоёр улсад одоо байх ёстой. За Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ийм үйлдэлийг бол гаргаж байгаа нь Америкийн нэгдсэн улсын ойрхон оронд явуулж байгаа бодлогот нь томоохон нөлөөлөл үзүүлж магадгүй байгаамаа.